Намар мэндүү. 9-5 нэртэй Монгол ардын хөлөг тоглоомоос сурах, тоглох зориулалттай бүтээл маань шинжлэгдлээ. Энэ мэдээллийг таньдаа хүргье. Бидний сонгож байрлуулсан үүсгэсэн дараалал бол 1-р даваа буюу Чүү чамаа гэж нэртэй нэг хүний тоглодог тоглоом байгаа. 2-р даваа бол 2 хүний тоглодог тоо нэгдэг нэртэй тоглоом. Энэ нь 6 хүүгээр хоорондоо байраа булаацалдаж аль бол хурдан байр шилжиж тоглодог тоглоом. 3-р даваа үүд гэдэг нэртэй тоглоом байгаа. Үүд нь бол бие биенээ хоригт тоглодог тоглоом. 2 тоглогч тоглодог. Бие биенийхээ хүүг хашид тоглодог. 4 хүүгээр тоглоно. 4-р даваа бол эвэр буг гэдэг нэртэй 2 хүүхэд хоорондоо хөөцөлдөж тоглодог тоглоом байгаа. Нэгийг тэр бас шахаж тоглодог. 5-р даваа бол тулаг гэдэг нэртэй нэг шугамн дээр 3 хүү зэрэгцүүлэхийн төлөө тоглодог. Хүүгээ анх хөлөг дээр тавихаас эхэлж тоглож эхэлдэг онцлогтой тоглоом байна. 6-р даваа бол манай 3 хүний тоглодог олон санаа гэдэг нэртэй тоглоом байна. Энэ бас их сайхан сонирхолтой тоглоом. Монгол ардын дараагийн сайхан тоглоом бол 7-р даваа буюу PUBG гэдэг нэртэй тоглоом. Энэ бол 4 болон түүнээс дээш хүн тоглодог тоглоом. 8-р даваа нь уур талын буг гэж агнуурын сэдвтэй тоглоом. Ан агнуурын сэдвтэй 8 нохой 24 бугаар тоглодог сайхан сонирхолтой тоглоом байна. Шинжлэлтэнд бас хамаарах нэг шинэ мэдээлэл бол манай 9-р даваа болсон энэ шатрын хөлөг шиг энэ дөрвөлжин хөлөг маань 100 буудалтай болж шинээр зурагдсан байгаа. Энэ хөлгөн дээр 100 буудалт даам, 100 буудалт шатар, мөн одоо байр сэлгэх олон төрлийн тоглоомуудыг тоглож болно. Бас 4-5 тоглоомыг бас тоглох боломжтой энэ хөлгөн дээр. Ингээ 9 даваа богц маань өөрөө ийм завгартай шинжлэгдээс гадна тоглоом болгонд хажуудаа дугаартай болохын зэрэгцээгээр хамгийн амархан одоо хамгийн хялбар сайхан аргаар бүтээгдэж зард мөнгөийг хэмнэсэн байгаа. Бид нэр даавн дээр одоо зурдаг будгаар ингэж зурд бүтээснээрээ үнэлгээ маань 35 мянган төгрөг болсон. Ер нь Монгол ардын хөлөг тоглоомуудыг та бүхэн гэртээ хүүхэд багчуудтайгаа тоглохын ач тус нь бол хүүхдээ таних тийм зорилготой юм аа. Тоглоом тоглож байхдаа хүүхдийн гаргаж байгаа зан ааш тэр үйл хөдлөл үг яриаг ажиглаж мэдснээр дараагийн тоглоомыг тэр ухаанд аав ээж эмээ өвөө нь дараагийн тоглоомыг сонгож тоглодог. Тэр тоглоомын дараагийн удаа тоглож байгаа тоглоомороо хүүхдийнхаа зан аашийг засах, тэр хүүхдийг аливаа зүйлийг таньж мэдхийг нь урамшуулах тийм л зорилготой байдаг. Ингээ хүүхдээ таньж, хүүхдээ хүн болгож хүмүүжүүлэхэд зориулагдсан Монгол ардын тоглоомуудаа илүү сайн таньж мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэхийг таньдаа хүсье өрөөё. 9 даваа богцын маань захиалга 89, 81, 13, 26 утсаар авч бас хүргэж өгж байгаа шүү. Ингээ таньдаа баярлалаа.